Би Аруулаг сум Хөвсгөл аймгийн Аруулаг сумын Сүмбэр 4-р багийн малчин базарагч мөнгөт ч юм байна. Би энэ дэр тэгээд хар багнаасаа энд малж байна. Миний малчин болох одоо гол ухтхан бол манай хөгшин их ээж насаараа малчин байсан хүн. Мал малж байсан. Saya. Nah. Энэ өвлийн цаас одоо ингээд хүндрээд хавар болоход энэ хитэн малаа би унгаалаа энэ үйл бас нэлээд идэг унгаач та гарвадыг. Тэгээд үлдсэн эдэн муудаад хавар болоход бүр мууддгийг. Салхи шуурга, цасан шуурга. Бидээс бол тусламж хандив бол хэрэгтэй дээ. Тэр тиймэрхүү хандив санд орж ир мөнгө төгрөг орж ирэх юм бол тэнэгээр амьдралаа гурил будаа. Тэгээд одоо жичин өвс тижээд энэ хэдэн малаа одоо амьд авч үлдэж одоо чи бидээс амьдралын баталгаа шүү дээ. Тиймэрхүү юм зориулна да. Тэг зарцуулна. Тэгээд энэ мал гэдэг амьтж одоо Монгол орны үндсэн аж ахуй. Тэг магадгүйгээр бол Монгол орн ерөөсөө төсөөлөгдөхгүй гэж би одоо дотроо боддгийг. Тэгмээ ч одоо хэдэн мянган зуун жил одоо үе дамжуулан уламжилж малж ирдэ шүү дээ модыг чинь. Өвдөө идсэн эзэн цолонцгой тийм ээ. Нэг та хөгшин байна тийм ээ. Хөгшин байна. Ааждын ачаал дийхгүй. Ажид авахгүй. Тийм учраас одоо тэгээд малаас өөр үнэн ч юм байхгүй. Одоо тэгээд нэгч байсан хариулна. Хоёрч байсан хариулна. Өөр үнс байхгүй.